Ресторан руу орлоо. Тэр ширээн дээр хин сууж байгаа юм бэ гэх юм бол Орос сууж гин, Америк сууж гин. Зөөгч нэрлээ меню өглөө та юу захиалах юм бэ? За юу захиалах гэдэг юм бэ гэх юм бол Украины элэг бөөр янз бүрийн эртхэн авах гэдэг. Гитлер бол мэдрэл муутай байсан шүү дээ. За гэхдээ Путин яг мэдрэл муутай. Арай өөр хоёр хүн баха. Гитлер Путин. Тэгээ Гитлер юу бодож ирсэн бэ гэх юм бол ерөөдөө германчууд хамгийн дээр байх хэвээр. Дэлхийн 1-р дайн эхлэхээс өмнө яг юу болж ирсэн бэ? Одоо гайхаж байна. Одоо бол бид нар түүхээр уншиж ирсэн тэрний тухай. Германчуудын буруу, Орос дараа Францчууд, Англиудын гэсэн. За ихтэй бид нар юу харж байгаа юм бэ гэх юм бол 100 жилийн өмнө болж исэн процессыг түүхэн ном дотор товчхондоо л сурч байгаа. Тэгэхдээ яг тэрний өмнө яг юу болж исэн бэ? Ямар улс төрш ирэх барьж исэн бэ? Ямар ашиг сонирхлын зөрчилтэй исэн бэ? Тэг ямар мэдрэл муутай исэн бэ? Ерөөсө бичгдэг байгаа штэ. За бид нар одоо юу амьдаар харж байгаа юм бэ гэх юм бол магадгүй түүхэн ном дотор бичигдсэн байгаа процессууд яг тийм байгаагүй. Яг гэх юм бол одоо Европ болж байгаа юмыг харах юм бол бүр солиорж өгч штэ. За Keir Starmer цэрэг Украинд байшуулна гэж тас хүрэж байна. Макрон яг адилхан. Нэмээд Европчууд одоо дайн санхүүжлээд эхэлж байна. Зэвсэгнийхаа үйлдвэрлэгч компаниудыг мөнгөөр хагтал нь хангаж өгнө гинэ. За тэгээд германчууд $180 төсөв баталсан. Одоо батлах гэж үзэж байгаа. Европын холбоо өөрөө 800 тэрбум еврогийн төсөв батлах чинь. Энэ мөнгө тэгээд дийлэх нь хаашаа явах юм бэ гэх юм бол зэвсэг. Зэвсэг юу авчдгүй юм бэ гэх юм бол эдийн засгийн өсөлт авчрахгүй. Зэвсэг юу авчдгүй юм бэ гэх юм бол цалин орлогын өсөлт ерөөсөө байхгүй зүгээр нэг агуулга дотор дэлбэрэх ашиглах хүртэл ингээ хүлээгдээд байгаа шүү дээ. За нэмээд Европчууд юу хийж байна гэх юм бол энэ шинээр батлагдсан мөнгө НАТО руу урсахгүй гэж байгаа. За НАТО-гийн төсөв дотор тооцогдно. Гэхдээ Америкийн компанид энэ мөнгө очихгүй. Энэ батлагдсан мөнгө төсөв тэр чигтээ Европын зэвсэг нийлүүлдэг, үйлдвэрлэдэг компани дээр очно. За тийм учраас сүүлийн үед энэ Европын зэвсэгийн үйлдвэрлэгч компаниудын хувьцаа зөв тэнгэрлэг бууж унтж байгаа. Энэгээр юу хэлж байна гэх юм бол ер нь бол салавча Америк руу гаргаж штэ. За Америкчуудын хувьд бол би одоо Дональд Трамп байсан бол заяа эднээс бүр ингэ залхана. Дональд Трамп айлын залхаад эхэлсэн. Гэхдээ Дональд Трампын нэг асуудал нь юу юм бэ гэх юм бол НАТО-гаас гарья гэсэн хүсэл тавих юм бол Америкийн Конгресс, Америкийн Сенат хоёр одоо их хурлын танхим дэмжихгүй байхаа. Гэхдээ Дональд Трамп урьдчилсан байдлаараа ямар мэдээлэл өгж байна гэх юм бол НАТО-гийн ерөнхий удирдагч Алтан тушаал юм уу ирэхэ болио. Европчууд руу сигнал өгч штэ. Гэхдээ Европчууд энийг тоохгүй. Тэгээ Европчууд юу бодож байна гэх юм бол энэ Америкчууд биднээс холдохгүй. Тэ Америкчууд бид нартай аль хэдийн жирэмсэн болцсон байгаа. Тийм учраас бид нэр хүснээрээ хийж болно. За. Тэгээ Европч бас ямар төлөвлөгөөн дээр ажиллаж байна гэх юм бол 5-10 жилийн дараа Америкийн цэргийн хамгаалалт, зэвсэг, ханган нийлүүлэлт, санхүүжилтээс хараад бус болно гэж байгаа. За, тэгээ та анхаараа 5-10 жил гэж байгаа. Яагаад 5-10 жил гэж байгаа юм бэ гэх юм бол 1, 2, 3, 4 жилийн дотор хараад бус болж чадахгүй. 5 жилийн дотор ч чадахгүй. Яагаад вэ гэх юм бол заяа. Эдний индустри, эдний аж үйлдвэрлэл бэлэн биш ээ. Түүхий дүү хаанаас авдаг юм бэ гэх юм бол Оросоос Хятадаас авдаг. За ёо. Байгаль орчноо хамгаалахын тулд дэлхийн долларлыг зогсоохын тулд Европчууд яг юу хийсэн бэ гэвэл сүүлийн үед уул уурхай олборлолт, газрын баялаг, бла янз бүрийн юмнуудыг бүгдийн сата болгоод бойлуулсан. Эднэрт одоо үйлдвэрлэх түүхий дугаасаа байхгүй. За нэмээд Европчууд юу хийж байна гэх юм бол ер нь бол Америкийг албаар НАТО-гаас гарах гэдэг юм уу? Америкчуудыг Европын континентээс холдуулах гэдэг юм уу? Эсвэл Европчууд тэр чигт нэгдээд заяа Оростой алцах гэдэг юм уу? Цөмийн зэвсэгтэй тий. Хамгийн олон цөмийн зэвсэгтэй орно. Тий. Балтаны дайны эдийн засаг аль хэдийн шилжчихсэн. За нэмээд Европчууд юу хийж байна гэх юм бол Apple, Google янз бүрийн Америкийн технологийн компаниуд дээр ойрог тавьж байгаа торгуул оногдуулж байгаа. Тэгээ энэ жилдээ мэргэжлийн судлаач юу хэлж байна гэх юм бол Европын холбоо Америкийн технологийн компаниудад бараг 50-60 тэрбум долларын еврогийн торгуул оногдуулнаа. За энэ мөнгөөр юу хийж байгаа эднэр. Тэ. Нэгдүгээрт Америкийн дургу өргөж байгаа. За тэгээд нэмээд өөрийнхөө нурж байгаа, уунж байгаа татварын орлогынхаа хоосон авдраа дүрх гэж байгаа. За ингээд дуусна уу? Үгүй. Европын мэдрэл муудал зогсоогүй. Дөнгөж сайхан юу гаргасан бэ гэх юм бол Их Британи одоо юу ярьж байна гэвэл ард иргэдэд юу хэлж байна гэх юм бол Америк руу бити яваарэ яагаад гэх юм бол аюултай гэж байгаа. Германчууд юу хэлж байна гэх юм бол бити Америк руу яваарэ яагаад гэх юм бол аюултай гэж байгаа. За
Лондон илүү аюултай юу, Берлин илүү аюултай юу? За цаад ингээд зул сарын үеэр сонсч ирсэн янз бүрийн муслимчууд, исламистууд машин аваад хүмүүсийг дайрж яаж юм хутгалж байна. Гэмт хэрэгээрээ ерөөхдөө Европ бүр ингээ яалцраад дуусж байгаа хэрнээ эднэр юу далчхнаа яваад байгаа юм бэ гэх юм бол бити Америк руу аялаарэ гэж бичиж байна. Америк руу ямар сигнал очиж байна? Тэ? Эднэр баг хүчээр Дональд Трампыг холдуулах гэдэг юм биш үү? За тэгээ Америкчууд гараа явчих юм бол яах юм бэ? Эднэр ганцаараа зогсноо. Эдний үйлдвэрлэл бэлэн биш. Цэргийн хүч нь бэлэн биш, ард түмэн угаасаа эндээсээ залхацсан. За тэгээ магадaltaй дараагийн сонголтоор эдгээр тэр чигт арчигтана. За тэгээ бидний хамгийн дуртай мэдэл муутай Европын нэг хүн хийм бэ гэх юм бол тэ эмхтэй Kaja Kallas. Good morning. Today we have a full day ahead. A lot of topics on the agenda. First, we're going to discuss Ukraine, and I'm really looking forward to listening from President Zelensky, also getting the. Бидний өнөөдрийн ажлын төлөвөө дүүрэн эдгээр ерөнхийдөө яг юу хийж байгаа юм бэ гэх юм бол өнгөрсөн сарын хугацаанд яг юу хийсэн бэ? Дан Украин л хийсэн байж тээ. Өөр ажил эднэрт байхгүй мó тээ. Бараг контент яг над шиг контент хийдэг, реакшн видео хийдэг хүн шиг ажилтай болцсон юм биш үү эднэр? Ерөнхийдөө эднэрийн гол ажил юу юм бэ гэх юм бол өдөр болгон камерын урд, микрофоны урд далчхнах. Сонир байгаа ч тий. Европт өөр ямар асуудал байгаа юм? Зөндөө асуудлууд байгаа. Гэхдээ голдуу энэ дээрээ түлэрч байгаа юм. Яагаад? Сонирхолтой тий. 18 оноос хойш Facebook page, 20 оноос эхлүүлээд Instagram, 22 оноос эхлээд YouTube page хөгжүүлсэн. За энэ 3 пэйжийг ингээд дагагчийн тоо нэмчих юм бол одоо бараг 500 600 мянган дагагчтай. Санхүүгийн зах зээл дээр одоо номер 1 контент бүтээгч болсон. Энүүгээр дамжуулаад ямар гавьяа бий болж байгаа юм бэ гэх юм бол ном зарагдаж байгаа, сургалт зарагдаж байгаа, автоматын харилцагч маш сайнаар өсөж байгаа. За тэгээ та ч гэсэн өөрөө жижиг бизнестэй, дунд зэргийн бизнестэй тэгээ борлуулалтаа дэмжмээр байгаа юм бол миний бүх бичих борлуулалтын чадвар шингэсэн Power намайг сонирхоорой. Idrots.com дээр захиалж болно. Дэлгэрэнгүй мэдээл бас тэндээс. News and his feeling of the call with President Trump yesterday. I very much welcome the announcement by President Trump that the US is trying to find additional air defenses for Ukraine. This is extremely. Тэгээд Зеленский Трамптай ярьсан. Зеленский юу нэгсэн бэ гэх юм бол тий Пуужин нэгсэн, шинэ живсэг нэгсэн. Тэгээ Оросын одоо онгоцнуудаас хамгаалах Пуужин дэмжлэг авах гэж үзсэн. Тэгээд Трамп жоохон нааштай хариу өгсөн. Гэхдээ Trump нааштай биш. Important, and of course today we are discussing what more can we do. So for Ukraine but also for our own defense. Тэгээ өнөр хэдүүлээ юу ярих юм бэ гэх юм бол Украиныг яаж дэмжих боломжтой бэ гэх юм бол тэгээ голдуу ер нь Европ өөрийнхөө хамгаалахын тулд Оросын эсрэг ямар арга хэмжээ авах юм бэ? For Ukraine, I've proposed initiative to really go with the ones that President Zelensky needs. Ammunition in amount of 5 billion. So we should add. Тэгээд Зеленский яг юу нэгсэн бэ гэх юм бол шинэ зэвсэг хэрэгтэй байна, сум хэрэгтэй байна, 5 тэрбум евротой тэнцвүүц хэмжээний сум надад өгчгөө эднэр батлах юм байна. Start to have a really concrete step, not only words but also in deeds that we are helping Ukraine right now, because the stronger they are on the battlefield, the stronger they are behind the negotiation table. Тэгээд Украиныг тулсан дэмжих юм бол Украин хүчтэй байх юм бол ер нь хилцлийн ширээн дээр Украин ч гэсэн хүчтэй байх болно. Сонирхолтой юм юу юм бэ гэх юм бол Украин хилцлийн ширээн дээр байхгүй, Европ ч гэсэн байхгүй. За тэгээд Орос холбооны ерөнхий сайд Медведев юу гэж хэлсэн бэ гэх юм бол бас сонирхолтой нэг үг хэлсэн. За та нар ширээндээ суух байгаа юм бол за яа. Тэ та нар менюн дээр байх болно. Нэг үг юм бэ. Ресторан руу орлоо. Тэр ширээн дээр хин сууж байгаа юм бэ гэх юм бол Орос сууж гин, Америк сууж гин. Зөөгч нэрлээ меню өглөө та юу захиалах юм бэ? Тэ. За юу захиалах гэдэг юм бэ гэх юм бол Украины илэг бүр янз бүрийн эртхэн авах гэдэг. За буцаад Европ руу явчих. За энэ германчууд, энэ францчууд, энэ англичууд тэ өөрийнхөө улс төрчтэй сохор идэхэд явах уу? Эзэн нэгэн цагт сэрх юм уу? Сэрч эхэлж байгаа заяа. Дүнгийн сая би Германы подкаст сонссон. Hotel Matze гэсэн маш олон дагагчтай. За тэгээд герман хүний тий улс төрийн судлаач хэвлэл мэдээлэл ерөөдөө тий journalist тэгээ юу schon mal grundsätzlich richtig. Wehrtüchtig heißt verteidigungstüchtig, nicht kriegstüchtig. Kriegstüchtig ist ein ganz missverständliches Wort, vor allen Dingen in den Ohren der anderen. За тэгээд хоёр үгийг маш сайн ойлгох хэрэгтэй гэж байгаа.
тий өөрийнхөө хамгаалах бэлэн зэвсэг хүчний хувьд байлдах бэлэн. Энэ хоёр маш шал уур. Нэг нь бол тий нэг хүн над руу дайрах юм бол би өөрийнхөө хамгаалах бэлэн. Нөгөөх нь бол өөр улс орн руу дайрах юм. Ein Land wie Russland, das zweimal von kriegstüchtigen Deutschen überfallen worden ist, da muss man sich auch überlegen als deutscher Verteidigungsminister, ob man da die richtigen Signale sendet und was man damit eigentlich aussagen will, wenn man doch eigentlich deeskalieren möchte und nicht weiter eskalieren möchte. Юржинаг гэвэл германчууд бид нэр Орос руу 2 удаа дайрсан. Оросыг 2 удаа задлах гэж өмчлөх гэж үзсэн, 2 удаа фейлдсэн. Яаж оролдож үзсэн бэ гэх юм бол тухайн үед эдийн засгаа хүн хүчээ, зэвсэг хүчнээ тэр чих дайнда зориулсан байсан. Гитлерийн доор 1-р дэлхийн 1-р дайны үеэр Европ дотор Германы эдийн засаг тэрчлээ юун дээрээ төвлөрсөн байсан бэ гэх юм бол зэвсэг. Одоо ямар байгаа юм бэ гэх юм бол үгүй. Шал уур. За одоо шал уур төвшөнд байгаа. Ерөөсө бэлэн биш. Хэрнээ Герман улсын батлан хамгаалтын сайд ирээдүйн ерөнхий сайд Бундесканцлер Юржин гэх юм бол Орос дайн. Германчууд одоо өөрөө юу жилж байна гэх юм бол бид нэр байлтаа хийх бэлэн бишээ 2 удаа үтсэн. Тэг ямар сигнал явуулах гэдэг юм бэ Орслоо. Тэг манай улс төрчид юу яриад байгаа юм яах гэдэг юм бэ? Германчууд одоо өөрөө ойлгохоо их болж байна. Aber verteidigungsfähig sein. Bis dahin kann ich das nachvollziehen. Was ich nicht nachvollziehen kann, ist eine so vielfältig diagnostizierte aktuelle Bedrohungslage durch Russland. За энэ хүн юу хэлж байна гэх юм бол окей, Герман өөрийнхөө хамгаалах бэлэн байх ёстой. Тэрийг ойлгож байна, тэрийг хүлээн зөвшөөрч байна, тэгье. Герман байлдаанд бэлэн болно гэдэг чинь өөр улс руу дайрна гэдэг чинь би тэрийг ойлгохгүй байна. Яагаад вэ гэх юм бол энэ Герман хүний ярьж байгаа үг шүү заяа. Орос биднэр лөө яах гэж дайрах юм? Орос биднэрт ямар аюул учруулад байгаа юм бэ? Би яг сайн ойлгохгүй юм гинэ. Das kann ich überhaupt nicht nachvollziehen. Ich wüsste gar nicht warum. Also Russland hat ja von seiner Seite aus, warum sollte das in irgendeiner Form Polen oder gar Deutschland angreifen? Das halte ich für völlig indiskutabel. Weil das, ich meine, man muss mal überlegen. Wir sagen, тэгээд Орос холбоо яагаад ер нь Польш руу орох юм? Яагаад Польшийг эзлэх гэж үзэх юм? Яагаад Германыг эзлэх гэж үзэх юм? Тэнд яг ямар ашиг сонирхол байгаа юм бэ? Хинд ашигтай юм бэ? Тэгээд тийшээ дайраад орчоод юу хочих юм бэ? Schweden und Finnland gehen jetzt in die NATO. Warum? Weil sie dann safe sind. Ja, dann sind sie gesichert, können sie nicht mehr angegriffen werden. Hey, Deutschland ist seit Ewigkeiten in der NATO, also sind wir doch safe, oder etwa nicht? Ja, hast du irgendwo gehört, dass Putin vorhat, Polen anzugreifen oder Deutschland einzumarschieren? Könntest du dir vorstellen, dass er diesen Krieg militärisch gewinnt und noch besser, dass er diese Gebiete dauerhaft hält? Und за, Финланд, Швед улс юу хийж байна гэх юм бол НАТО руу илсэж байгаа. Ягаад илсээд байгаа юм бэ гэх юм бол аюулгүй болохын тулд, бат болохын тулд, Оросуудаас хамгаалалтаа болохын тулд. Гэхдээ сонирхолтой юм яг юу юм бэ гэх юм бол одоо энэ хүний ярьж байгаа юм шүү заа. Германчууд мөнхийн НАТО гишүүн байгаа хэрнээ safe одоо аюулгүй байгаа юм биш үү? За Герман аюулгүй байгаа юм бол ягаад Финланд, Швед орох гэдэг юм? За нэмээд Оросууд Польшийг эзлээд авчлаа. Германыг эзлээд авчлаа. Барах юм уу? Дийлэх юм уу? Хүн хүч нь байгаа юм уу? За өмчлөөд авчлаа, эзлээд авчлаа. Тэ? Барьж чадах юм уу? Дотор ингээ иргэдийн бослого болно шүү дээ. Яаж өдөрсөх гэдэг юм? Улс төрийг яаж өөрчлөх гэдэг юм бэ? Ард түмэн эсэргүүцсэн бидтэй. Тийм ээ? Тэгээд тогтвортой урт хугацаанд 20, 30, 50 жил эсвэл тэр чигтээ Орос улс болгох чадах юм уу урт хугацаанд? Яаж чадах юм бэ? Эргэлзээ урж байгаа хгүй. Тэгээ энэ алсын нөгөө урт хугацааны төлгөө ярьж штэ. Цаана тий. Гитлер бол мэдрэл муутай байсан штэ. За гэхдээ Путин яг мэдрэл муутай юу? Арай өөр хоёр хүн баха Гитлер Путин. Was will er eigentlich damit anfangen? Тэг Германы яах гэж байгаа тий. Es gibt auch Gründe, warum man Kriege führt. Und Kriege sind klassischerweise für Bodenschätze geführt worden. Das war das allerwichtigste Motiv überhaupt. Ja, selbst wenn die Nazis das Lebensraum im Osten genannt hatten, was sie eigentlich haben wollten, waren die Manganfelder im Osten. Тэгээд дайн зүгээр дайны төлөө эхлүүлдэг юм аа. Дайныг яагаад эхлүүлдэг юм бэ гэх юм бол нэгдүгээр газрын баялаг. Эд хөрөнгө. Тэ? Нөгөө хажуулын хөрш. Тэ чиний хүсэж байгаа юмтай байгаа гэсэн. За тэгээд
Гитлер бол мэдээж юу ч хэлсэн бэ гэх юм бол биднэрт илүү амьдрах талбай хэрэгтэй. Одоо Lebensraum im Osten гэж яриад тийм учраас бид нэр Польшиг өмчлөөд авах хэвээр слав хүмүүсийг тэндээсээ хөөгөөд устгах нь Оросуудыг яг адилхан за тэгээд ерөөдөө Герман улс илүү том болох хэвээр илүү олон хүн амтай болох хэвээр тийм учраас Герман улс томорхын тулд илүү амжилттай болохын тулд бид нэр юу хэрэгтэй юм бэ гэх юм бол амьдрах орчин хэрэгтэй. Дайны нэг шалтгаан. Гэхдээ Гитлер бас юу хэрэгтэйсэн бэ гэх юм бол энэ Оросд байсан, Польшд байсан манганы ордууд хэрэгтэйсэн. За нэмээд Gas nicht, oder? Russischen Gasvorkommen, der russischen Ölvorkommen. Ja, man hat. Тэгээд Оросд байгаа газ нэрхтэйсэн. Оросд байгаа нефт нэрхтэйсэн. Кавказус тэн нуруугийн бас тэнд байгаа нефт нэрхтэйсэн. Тийм учраас Гитлер тийшээ дайрсан гэж байна. Hat teilweise die deutsche Wirtschaft schon bezahlt mit Optionsscheinen auf russische Bodenschätze, noch bevor der Krieg begonnen hatte. За Гитлер тэгээд заяа зэвсгийн компаниудад, олигархуудад дэлхийн 20 дугаар дайн эхлэхээс өмнө тэр үйлдвэрлэгч компаниудад юу гэсэн бэ гэх юм бол эрхийн бичиг өгч ийсэн. Том компаниудад амлалт өгч ийсэн. За бид нар Оросыг ингээ авчих юм бол Польшиг авчих юм бол Кавказус нурууд өвчлөд авчих юм бол та нар энэ ордыг олборлоо, та нар нефтийг олборлоо, та нар энд үйлдвэрлэл барина. Ер нь бол капиталист одоо фашизм юу юм бэ гэх юм бол бизнес эрхэлж байгаа хувийн хвшилт инкмиг тиг гэж тушаагаад байгаа шүү дээ. Гэхдээ хувийн хвшилт эргүүлээд юм өгөх ёстой. За Гитлер дайн эхлэхээс өмнө компаниуд юу амлцсан байсан бэ гэх юм бол чи ингэн, чи энэ нутгийг аав, чи энэ хөрөнгийг аав, чи газар тариал энд явуулна дайн эхлэхээс өмнө. Ном түүхийн ном дотор ингэ юусэн бичигдэг ба. Also, das sind handfeste Motive. In Deutschland gibt es überhaupt nichts zu holen. Was sollte denn der Grund sein? Ich meine, die Steinkohle, die wir selber nicht mehr abbauen. Тэгээ Германд яг юу байгаа юм бэ? Газрын бай. Германд яг ёсом дээр юу ч байхгүй. Окей? Юу ч байхгүй. За ингээд жоохон хөрөн нүүрс байгаа, жоохон чулуун нүүрс байгаа. Гэхдээ энийг биш үү? Германчууд өөрөө олборлохоо болцсон. За, Оросд юу байгаа юм бэ? Дүүрэн нүүрс, хөрөн нүүрс, чулуун нүүрс, кокс нүүрс бүх юм байгаа. Юу байгаа юм? Газрын хоор элемент байгаа, төмөр байгаа. Ер нь бол газрын баялагаараа Орос бол дутхгүй. Германд харин юу ч байхгүй. Wir haben so gut wie überhaupt gar keine Bodenschätze. Und um Bodenschätze werden immer noch Kriege geführt, aber nicht um Fertigungsindustrien. Ja, es wird um seltene Erden und um Kobalt und um Koltan. Damit kann man Kriege führen, kann um Gold und um Uran, um all solche Sachen. Aber es gibt doch gar nichts. Was sollte denn der Grund sein? Тэр Mangan, Kobalt, Hungensara. Тэгээ газрын хоорд элементийн төлөө ерөөдөө энэ тэнд ерөөдөө хүмүүс алцаад байгаа улсууд хооронд алцж байгаа. Гэхдээ одоо Volkswagen-ы үйлдвэр, Mercedes-Benz-ийн үйлдвэр ерөөдөө эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тийм корпорациудыг өмчлөд авах юм уу? Яах юм? Германд газрын баялаг байхгүй. Герман юу юм бэ гэх юм бол үйлдвэрлэгч орно. Бусад улсаас түүхий тулдаж аваад өгсөрдөг орно байхгүй. Ер нь бол Герман, Орос хоёр төгс түнш байхгүй юу? Mal abgesehen davon, dass das militärisch gar nicht möglich wäre zu erobern, weil an dem Tag, wo der erste Panzer in Polen über die Grenze fährt, ja, die Gefahr eines Atomkrieges besteht. Das heißt, wir sind nicht unmittelbar angegriffen. Damit, ja, Оросын анхны танк, Польш руу нэвтрээд орж ирэх юм бол цүмийн зэвсэг явж эхэлнэ, тесэрч эхэлнэ. За, энийг Орос хүсэхгүй байгаа, Европч хүсэхгүй байгаа. Та зүгээр ойлгоо үзчих. За би зүгээр Путиний төлөө юусэн хийхгүй байна заа юу. Европчууд Орос руу дайраад эхлэх юм бол цөмийн зэвсэг. Оросууд Европ руу дайраад эхлэх юм бол цөмийн зэвсэг. Тийм учраас эрсдэл аюул байхгүй штэ гэж байна. Diese Vorstellung, dass Putins feuchter Traum darin besteht, Stück für Stück mehr Land zu gewinnen, das größte Land der Erde, was zum Teil noch nicht mal erschlossen ist, kämpft doch nicht um Territorien. Russland kämpft in der Ukraine um Einflusssphären. Russland kämpft um Militärbastionen. Ja. Тэгээд Европчууд юу ярьж байгаа юм бэ гэх юм бол ард ирээдийнхаа толгоо тархиа яаж угааж байгаа юм бэ гэх юм бол Путин ингээд орой унтчих та юу зүтэлдэг юм бэ гэх юм бол талбай нутаг. Орос гүрэн илүү том болгоё. Үгүй ээ. Үгүй ээ гэж юм те. Орос юу байгаа юм бэ? Сибирь байна. Кавказ зүгээр Орос юу юм бэ гэх юм бол дэндүү их талбай энэ бүгдийг олборлож чадахгүй байгаа тий хөгжүүлэх капитал дутж гин хөрөнгө олт дутж байгаа тэгээ Герман руу орох юм уу тий яах гэж damit die Amerikaner sie nicht kriegen damit dort keine Atomraketen im Donbass stationiert werden können тэгээ Оросд юуны төлөө тэмцэж байгаа юм бэ гэх юм бол нөлөө
Тэ. Яг Орос холбооны үүдэнд Украинд тэ НАТОгийн цэрэг байх ёсгүй, Германчууд байх ёсгүй, Америкчууд байх ёсгүй, НАТОгийн пуужин цөмийн зэвсэг Украинд байхгүй энэ төлөө явж байгаа шүү дээ. Russland kämpft nationalchauvinistisch, ja, um ein Land, das es eigentlich als ein eigenes Territorium betrachtet, als eine Einflusssphäre, die jetzt amerikanische Einflusssphäre geworden ist. Ja, es gibt eine Menge, es gibt auch Bodenschätze. Тэгээ Украин руу яагаад дайрч байгаа юм бол тийм chauvinistic гэж байна. Оросууд ерөөхдөө өөрийнхөө юу гэж ойлгож байгаа юм бэ гэх юм бол бид нэр том гүрэн. Бид нар бол super power. Окей? Бид нэр жижигхэн орн биш ээ. Бид нэрээ зүгээр тоглоом тоглохгүй. За энэ манай залгаа байгаа энэ Украин нь шүү дээ. Тэ? Бидний тоглоомын талбай. Биднийг нөлөөлөх тэ орн. Энэ Америкчуудын тоглоомын талбай зүгээр төсөөлөө үзсэн. Энэ Слава Украина гэж байгаа намайг Оросноохоо дуудаж байгаа хүмүүс зүгээр төсөөлөө үзэж байгаа. Би зөндөө хэлж юм заяа. Монгол улс одоо өнөөдөр юм маргааш НАТОгийн гишүүнчлийн өргөдөл явууллаа юу болох юм бэ? Хэ? GG штэ. Яг энийг ярьж байна. Da gekämpft wird häufig nicht drüber geredet, ja. Aber es gibt im Asowschen Meer und gibt es einiges Gasvorkommen und sowas. Also es gibt viele Gründe. Aber es geht nicht einfach um Machtgier. Da ist nicht jemand irre, der möchte. Тэгээд Украинд мэдээж газрын баялаг байгаа. Тэгээд тэр Азовын далайн эрэг те Кримийн арал тойрсон газ, нефть, янз бүрийн ингээд хөрөнгүүд байгаа, маш их баялаг байгаа. Энэ төлөө явж байгаа. Гэхдээ цаана яг юу болох байгаа юм бэ гэх юм бол нэг солиотой мэдрэл муутайгаар тийм эрх мэдэл улсаа томруулъя. Украиныг газрын зургаас арчие. Америкт алдцъя. Европ тэр чигтээ Орос байх хэвээр тийм галзуу хүн тэнд байхгүй. Jetzt so wie Hitler das, ja, also einfach sozusagen aus einem ideologischen Wahn heraus sich die Welt unterjochen. Тэгээ Гитлер юу бодож ирсэн бэ гэх юм бол Германчууд Deutschland über alles гэд ярьдаг байсан шүү дээ. Ерөнхийдөө Германчууд хамгийн дээр байх хэвээр. Тэ. Генетик талаас, оюухан талаас бүгдийг ингээ ерөнхийдөө расист үдс бодлын одоо тэргүүлэгч бараг шашин болгоцсон шүү дээ. Слав хүмүүс, Аз хүмүүс, Монгол хүмүүс эдгээр бүгдээрээ бидний доор байгаа. Тэ. Герман, Арийн гаралтай хүмүүс ерөнхийдөө дэлхийн удирдах хэвээр. Тэгээд энэ идеологоос энэ шашингаас шууд ямар логик гарч ийна гэх юм бол бидний эрх тий бидний хүсэл мөрөөдөл тэргүүн тийм учраас слав хүмүүс энэ Украинд амьдарч байгаа, Польш амьдарч байгаа энэ Оросууд ерөөхдөө бидний доор. Бид нар яг жинхнээсээ хүн биш. Тийм учраас ийшээ дайрах нь окей. Гэхдээ тийм идеолог шашин одоо Оросыг ингээ удирдахгүй байгаа шүү дээ. Мэдээж тийм Путин бол алуурчин Terrorist. Гэхдээ галзуу хүн биш ээ гэж. Das sind völlig unrealistische Vorstellungen. Also ich halte Putin für einen eiskalten Machtpolitiker. Ich halte ihn, wie man gesehen hat, ja, völkerrechtswidriger Überfall auf die Ukraine fürs бас юу ч нэх юм бол яа. Путин бол 100% тий айскалт өстой хүүтэн хөлдөө ямар ч эмоцгүй machtpolitika гэж байна. Ирэх мэдлийн төлөө ус төрж. Зөв. Тий өсдөгчөө шорн хийдэг, өсдөгчөө ингээд балконоос шиддэг, Литвиньяко гих мэдчнэн ичтэйшээ ингээд яваад алуурчгаа явал алдаг. Тий. За хоёрдугаарт ер нь бол дайн зарлахад асуудал байхгүй мань хүний хувьд. Тий Украин руу тий хөл бусаар ингээд халтж байлтж. Yes. Зөв. Putin муу. Skrupellos. Ja. Alles das ja. Aber ich halte зарим юм дээр ямар ч ёс суртахуун moral юу байхгүй. Гэхдээ nicht für verrückt. Und er müsste völlig verrückt sein, wenn es ein Bedrohungsszenario für Deutschland daraus geben würde. За тэгээд Путиний толгойн дотор Германыг бодоо олгоё, Францыг бодоо олгоё, Польшийг бодоо олгоё гэж бодож байгаа юм бол Путин жигнэсээ мэдрэл муутай юм. Галзуу солиотой. Гэхдээ яа. Путиний талаар ярьж байгаа муу юмнууд нь дийлхэн зөв гэж байна. Энэ дээр би бас үзэл бодлоо нэгтэж байгаа. Монголыг зөндөө боосон баха. Монголын төмөр замыг харалтаа 50% нь Оросууд эзлээл биднийг боогод штэ. Тэгээ боожлагаа. Шинэ төмөр зам бариулахгүй. За тэгээ янз бүрийн Монгол улстай бас янз бүрийн төрийн бус байгууллага улс төрийг санхүүжүүлж байгаа хаа. Тэ? Энэ төмөр зам, танк орж ирнэ, нарийн өргөн цайрга, эгийн голын цахилгаан станц. За тэгээ Монгол улсад бараг 2025 оноос 1984 оны хооронд Монгол улсад яагаад цахилгаан станц баригдаагүй юм бэ гэвэл
Бас Оросын буруу баха. Тэ? Орос тэ өнгөрсөн 10 жилийн хугацаанд Сибирээс хэдэлүү юу нийлүүлж байгаа юм бэ гэх юм бол Кокс нүрсийг ингээд тэ сая тонноор нийлүүлж байгаа штэ. Төмөр замаар, нарийн цагиргаар. За өргөн цагираг биш, тэ? Танк маг хамаагүй. Путин бол тэ Путиний хувьд бол тэр монголчууд нүүрс зарах юм уу, бид нар нүүрс зарах юм уу гэх юм бол бид нар нүүрс зарна штэ. А тэгээд тэр зорилготой хүрэхин тулд өнөөдөр хүртэл заяа 5 толгоогоос тэ Оросын хэдтийн хиллүү явж байгаа төмөр замаараа нүүрс тээвэрлэгддэг гэж боддоо. Жохон зөөгдөж байгаа. Гэхдээ тэр шилжилтийн бомбыг өнөөдөр хүртэл бариагүй байгаа. Заяа. Өнөөдөр бол дийлэх нүүрс нь юугаар гарч байгаа юм бэ гэх юм бол бэлэр өртөг өндөртэй ачааны машинаар явж байгаа. Хиний буруу юм бэ гэх юм бол яа мэдээч Оросын буруу баха. Тэгээ цахилгаан эрчим хүчний дутагдал, оюу толгойн төсөл гих мэт чинь хаасайгүй садаа болж байгаа манай улсад энэ үнэн. Гэхдээ дахиад тий шовинист тий монголчууд тий Оросууд орохоос өмнө Путиний толгойн дотор юм хэн явж байгаа хаа тий миний бодлоор энэ монголчууд бид нэр орохоос өмнө тий бидний Сүхбаатар матер янз бүрийн хүмүүсийг Чойболсныг дэмжихээс өмнө хятадууд дараа тий бараг хятадуудын нэг боолын орн байсан шүү дээ. За тэгээ монголчуудын дундаж насжилт Оросууд орохоос өмнө 23 24 нас байсан шүү дээ. Өвчнөөрөө өгдөг байсан шүү дээ. За тэгэхээр монголчууд бид нар орохоос өмнө 95 94% нь бичиж уншиж чаддаг байсан шүү дээ. Ерөнхий боловсрол байхгүй байсан. Орон сууч байхгүй байсан, цахилгаан станц байхгүй байсан, замч байхгүй байсан, хороолч байхгүй байсан, эрдэнд уурхаач байхгүй байсан, төмөр замч байхгүй байсан. Тэгэхээр монголчуудад бид нар бүгдийг бариад өгсөн юм чинь. Цахилгаан станцыг садааруулсан ч яа. Нүүрсийг зогсоосон ч яа. Хамаагүй шүү дээ. Тэгж бодож байгаа хаа. Зөв юм буруу юм уу буруу. Гэхдээ тэр талаараа буцаж муухай. Гэхдээ Европ талтай тэгээд та ийм дасгал хийж үзээрэй заяа. Хүн зөв юм хийж болно. Хүн бас муу юм хийж болно. Хоёулын